Улсын хурлын тамгын газар төрийн байгуулалтын байнгын хороо, Швейцарын хөгжлийн агентлаг, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс нутгийн өөрөө удирдах байгууллагын чадварыг бэхжүүлэх төслийг орон нутгийн хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх чадварыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтыг Ховд аймгийн төвд 11-р сарын 18-наас 23-ны хооронд 3 ээлжээр аймаг сумын нийт 412 төлөөлөгчийг хамруулан зохион байгууллаа. Нийт төлөөлөгчдийн 80 орчим хувь нь аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд анх удаа сонгогдсон төлөөлөгчд байсан бөгөөд энэ удаагийн сургалт чухал ач холбогдлоо өгсөн сургалт болсныг оролцогчид дүгнэж байна. Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн хувьд бол яг л энийг нэг ажлын чиглэлээ болгосон тийм сургалт бас байж чадлаа. Энэ сургалт маш өгөөжтэй. Шинэ сонгогдсон төлөөлөгчид хуучнаар ажиллаж байгаа бид бүгдэд маш ашигтай, өгөөжтэй, сайхан материал хэрэгслээр хангагдсан, орчин нөхцөн сайхан бүрдсэн бид бүгдэд одоо маш өргөн мэдлэг өгсөн сайхан сургалт боллоо гэж миний хувьд бол бодож байна. Энэ сургалтын давуу талаар бол бид нар бас улс төрд бас хөл алхах цаг хүмүүсийн хувьд бишгүүдээ хэмээн мэдэж явж байна. Энэ сургалт бол зайлшгүй суух ёстой. Тэ боломж болжгүй бол дахиад суух ёстой боломжтой юм сургал. Тэгсээр залуу хүмүүсийг чадахжуулах, сум орон нутаг хөгжих хойшлох тийм ажлуудыг явагдана гэж минь 6 өдөр үргэлжилсэн аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын багшаар орон нутгаас бэлтгэгдсэн үндэсний сургагч багш нар хичээл заан явуулсан юм а. Өөрөөр хэлбэл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга үндэсний сургагч багш Сандаг Сүрэн нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн хуулийн эрх зүйн үндэс хуралдааны дэг сэдвээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч сургагч багш Дэлгэр сайхан орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага сэдвээр Баян-Улгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга